Дараагийн мэдээ Монгол онкны мөнгөний бодлогын хороо хуралдаж тэтгэврийн зээл олгох өр орлогын харьцааг 50-тай болголоо. За энэ шийдвэр нь ахмадуудын амжиргааг сайжруулах зорилготойг онцолсон. За эдийн засгийн болонд сэтгүүлч уянга дэлгэрүүлэн мэдээлэл өргөнө. Өдөртөө орой мэндийг хүргэе. За тэгэхээр Монгол онкны мөнгөний бодлогын хороо өнгөрсөн 7 хоногийн пүрэв баасан гарагт хуралдаад за тэтгэврийн зээлийн өр орлогын харьцаанд өөрчлөлт оруулсан. За энэ нь яг ямар учиртай өөрчлөлт орчвоо гэдэг дээр та бүхэнд 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн дээр жишээлэн тооцоолол харуулъя. 2024 оны 7 дугаар сард бол өмнө өр орлогын харьцаа 55-45 буюу за тухайн 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн ахмад настан 357 мянган төгрөгийг бол зээлэнд өгөөд 293 мянган төгрөгөөр нь сар болгон энэ мөнгө авч амжиргаанда зарцуулдаг гэсэн үг. За харин ингээд 2025 оны 3 дугаар сард бол дахиж мөнгөний бодлогын хороо хуралдаад за ахмадуудын зээлийн энэ өр орлогын харьцааг нь 70-30 болгосон. Ингэхдээ тухайн ахмадын гарт нь олгогдож байгаа тухайн амжиргаагаа залгуулах мөнгөнд дүн нь амжиргааны доод түвшингээс бол доошоо орж болохгүй гэж үзээд за нэгсэндээ 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хүн 200 мянган төгрөгийг зээлдээ өгөөд гартаа 450 мянган төгрөгийг багаар утгаад авах ёстой гэдэг ийм шийдвэрийг гаргаж байсан. За тэгвэл энэ мэтчлэнгээр ингээд өр орлогын харьцааг 70-30 болгосон нь ахмадуудын хувьд бол эргээд нөгөө ахмадуудын хувьд өөрөх нь гарт олгох за амжиргаагаа залгуулах мөнгө нь бол хангалттай хүрэлцэхгүй байна гэж бас санал хүсэлтүүд ирсэн. Мөн дээрэс нь олон улсын байгууллагуудын судалгааг ч гэсэн харгалзан үзээд за эдийн засгийн нөхцөл байдлыг ч гэсэн харгалзан үзээд за өнгөрсөн 7 хоногийн пүрэв баасан гарагт хуралсан мөнгөний бодлогын хороо хурлаараа за ингээд өр орлогын харьцааг нь 50-50 болгосон. Нэгэсэндээ 650 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг иргэн 325 мянгаыг нь зээлдээ 325 мянгаыг нь өөрийнхөө гарт бол авах боломжийг нээж өгж байгаа гэсэн үг. Гэхдээ энэ шийдвэр болохоор өнгөрсөн 7 хоногт гарсан. За өнөөдрөөс эхлээд банкуд дээр очиж байгаа. Өнөөдрөөс эхлээд банкуд бол хэрэгжүүлж эхэлнэ гэсэн үг. Харин энэ хугацаанд өмнө зээлдээ өсөн иргэд цаашид яах вэ гэдэг дээр мөнгөний бодлогын хорооны гишүүн дараах тайлбарыг өгч байна. Хуучин зээлтэй хүмүүс дээр яг вэ гэдэг юм шилжилтийн үеийн юм уу завсрын юм зохицуулалтууд бол хэрэгтэй байгаа. За энэ дээр мөнгөний бодлогын зүгээс арилжааны банкудад зөвлөмж хөрвүүлээд одоо байгаа зээлтэй иргэдийг ойрын богино хугацаанд 1-2 жилийн хугацаанд тэр харьцаа үзүүлэлтийг яаж бууруулах уу гэдэг дээр бас хуваар гаргаж ажиллах юм зөвлөмж гаргахаар бол шийдвэрлсэн. Өмнөх зохицуулалтаас 50-50 болгосноор зээл авах дэд хэмжээнд дээр бол 4 дахин нэмэгдэх ийм зохицуулалт гарч ирж байгаа. Жишээлбэл өмнө нь ахмадууд бол 2.5 саяар зээлийн дэд хэмжээ тогтоож исэн бол 4 дахин нэмэгдээд өр орлогын харьцаа 50-50 гэдэг зохицуулалтаас л 10 сая хүртэлх төгрөгийн зээл авах боломжтой юм болж байна. За ингээд харах юм бол нийтдээ Монгол улсад бол тэтгэвэр авдаг 514 мянган иргэн байна. За үүнийх нь за 290 мянга гаруй буюу 60 орчим хувь нь бол тэтгэврийн зээл авсан байна гэдэг ийм дүн гарч ирсэн. За тэд бол дунджаар зээлийн үлдэгдэл нь 7.1 сая төгрөгийн үлдэгдэлтэй байна гэсэн үг. За нэгсэндээ иргэдийн хувьд за ялангуяа ахмад наснуудын хувьд бол авсан зээлээ бол хугацаанд дуусгаас өмнө дахин нэмж гэрээндээ өөрчлөлт оруулаад дахиж зээл авах иймэрхүү байдал бол их ажиглагдсан гэдгийг тэд тодтогсон. За тэгээд мөн судалгаагаар бол зээл авсан ахмадуудын 80 орчим хувь нь бол тухайн тэтгэвэр барьцаалсан зээлээрээ өөртөө зарцуулах бус үр хүүхдийнхээ хашаа байшин ч юм уу орон сууц заах, автомашин авах ч юм уу бусад зээлийг авахт нь дэмжлэг тусалцаа үзүүлэх зорилтоор бол авж байна гэдэг судалгааны дүн гарсан. За тэгвэл энэ талаар бид бүхэн ахмад наснуудаас тодрууллаа. Тэтгэврийн зээл би нэг мөнгө хувааж авдаг шүү дээ. Тэгэхгүй нэг авчлаараа мөнгө нь хүрдэхгүй. Тэгэл 50% нэг авч нэг байр марныхаа мөнгөийг өгөөл. Тэгээ дараа нэг 50% аваад тэгэл ямарсандаа им авахтаг үрлээ айл хямд юм авах гэл явж шээ. Ерөнхийдөө л бараг л бид тэтгэвэр жоохон нэмдэг л бол зүгээр юм. Тэрнээс тэтгэврийн их баг 50-30% аваад хааштай л тэгэл үр шээ. Биерээс тэтгэвэр зээл авдаг. Цагаан сараар авч ирсэн үү та? Ер нь ахмад наснууд найз нөхдүүдийнх нь хувьд ер нь аваад юунд зарцуулаад ах шүү гэнэ. Хүүхдүүдтэй л өгдөг шүү. Машин аваад өгсөн зээлтэй ч гэж байгсан. Өөрснөөдгөө 100 төгрөгтэй 50 төгрөгтэй явж идэм юм. Өөрийн авч байгаа тэтгэврийг хүн ер нь өөр хүүхдэд зарцуулна, хиндээ зарцуулна, өөрийн л их хэвчтэй.
Тэгээд тийм болохоор өөрөөсөө тэрийг заавал тэр засаг мэдээд явах шаардлага байхгүй шин. Одоо дагалдаа тэр өндөр насны тэтгэврийг нэмэх хэрэгтэй. Одоо авч байгаа нь айгүй бага. Тэгээд тэрийг зарцуулъя гэдэг зэрэг чинь одоо бүх юмны өмнө нэмчихсэн. Одоо яг одоо тэгээд чамлгаа чангатах гэдэг одоо авч байгаас байхгүй шээ. Цус хүүхдүүдэд зарцуулж шээ. За энэ мэтчлэнгээр Монгол анхны мөнгөний бодлогын хорооны гаргасан шийдвэр нь за нөгөө талдаа бас ахмад наснуудыг бол одоо аппликейшны зээл гэж яригддаг финтех зээлийг авахд өргөж байгаа юм шүү. Банкуд санхүүгийн байгууллагуудаас авах зээлдэгчдийн тог одоо улам нэмж байгаа хэрэг болж байгаа юм шүү гэдэг байр суурьтай гишүүдч байна. Тэтгэврийг нэмэгдүүлэх асуудал, хоёрдугаарт нь зээлийн одоо зориултын хязгаарлалтыг бол одоо уян хатан болгох цуцлах наснаас нь хамаарат гэдэг юм уу, авж байгаа хугацаанаас нь хамаарат гэдэг юм уу. За гуравдугаарт нь бол ер нь бол одоо ахмадуудын цалингийн зээл, тэтгэврийн зээл болон бусад зээлүүдийг хүүгэнд бууруулах асуудлыг бол одоо их хурлаас ажлаас гарч энэ бол ажлаа шуурхалах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол иргэдийг бол хамгийн үнэтэй аппликейшны зээл, банк усны зээл, ломбардны зээл рүү ингээд түлхэх арай хямд их усүрээр авч ирсэн банкны зээлүүд ингээд хязгаарлаж байгаа нь цаанаа бол одоо миний хардж байгаа өнцөг шүү. Тэтгэврийн зээлийг бол хэрэглээний зээлтэй адилтхан ийхүү өөр орлогын харьцааг нь 50-50 болголоо. За ингэснээрээ нөгөө талдаа бас банкуд санхүүгийн байгууллагуудын хувьд ч гэсэндээ одоо өөр орлогын харьцаагаа бас одоо 3 дугаар сард харьцааг нь өөрчилсөн. Одоо өмнө 70-30 байсныг нь өөр орлогын харьцааг 60-40 болгосон байгаа. Арилжааны банкуудын болон банкуд санхүүгийн байгууллагуудын олгосон зээлийн дүн мэдээллийг нь харах юм бол за хэрэглээний зээл бол одоо 60 орчим хувийг нь бол эзэлж байгаа дүр зураг харагдаж байгаа. За энэ нөгөө талдаа юу хэлж байна вэ гэхээр хэрэглээний зээл авж байгаа иргэдийн хувьд ихэнх нь импортын бараа бүтээгдэхүүн худалдаа авдаг, суудлын автомашин, за эсвэл цахилгаан бараа ч юм уу тиймэрхүү зүйлсүүд худалдаа авахд импортыг тэмцсэн хэрэглээнд илүү их зарцуулдаг учраас за энэ зээлийг нь хомих чиглэлд ийхүү өөр орлогын харьцаанд бол тодорхой хэмжээний өөрчлөлт оруулж байгаа гэсэн үг. За гэтэл энэ нөгөө талдаа за төр засгийн одоо алдаатай бодлого шийдвэрийн хор нөлөөг нэгсэндээ иргэд бас үрж байна гэдэг ийм одоо байдлаар тайлбарлах эдийн засгч гэсэн олон байна. За цаашдаа бол шинэ засгийн газар үүнд онцгой анхаарч за төрийн бодлогын алдааны горийг иргэд хувийн хвшил нуруунд үүсээр байгаа гэдгийг бас анхаарах нь зүйтэй гэдгийг эдийн засгчид сануулж байгаамаа. Мэдээллийг та бүхэнд хүргэлээ.